Сайн байцгаана уу? Намайг Батцангэл гэдэг. Монгол улс бол гайхамшигтай түүх, газар нутаг, соёл иргэншлэлээр тусгаар тогтсон улс. Гэвч өнөөгийн нийгэмд өсвөр насны залуучууд согтууруулах хундаа хэрэглэх нь ихсэж байна. Одоо та бүхэнд үзүүлэх гэж байгаа богино хэмжээний уран сайхны кинонд Гана Лавга Жага Бацаар хэмээх дөрвөн хүүхдийн тухай гарна. Энэ бол жирийн нэгэн сургуулийн сурагчдад тохиолддог энгийн сэдв юм. 2006 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсад хийсэн судалгаагаар 15-аас 19 насны хүүхдүүдийн 7.7% нь арх согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн тоо баримт байна. Ингээд бүгдээрээ киногоо хүлээн авч үзцгээе. Юу хийж байгаа? Өш жагаа яцээ. Жагааг хүлээх үү? Таадах чи хүлээгээд нэмэргүүдээ өгшөө. Өнөөдөр болцоотой гэсэн. Туултаа уулзах гэвч. Уултаа юу гэж уулзж идэг юм бэ? Саяхан нэг танилцсан охинтойгоо уулзна гэж явсан шүү дээ. Яасан бэ? Болдгоо мүү? Яаж болох юм? Хаана? Хоёр найз охинтой нэг зэрэг үерх нь байх юу? Харин олон хавар нэгэндээ ихч болно доо. Өшөө чадж байгаа юм дарга байдгүй байхгүй юу? Тэл өөрөө сэргэлэн баригдахгүй бол тэгээд болоо. Яаж ч бодсон. Хоёр охиндоо зэрэг үерхэн гэж байхгүй. Туул цаатгий чинь дуршаад байгаа юм шүү. За чи битээ тэгээ муу амлаад байл да. Өөрөө сэргэлэн байгаа болоо юм биш үү аа? Бундаг юм аа. Манай хүн жолон огттой уулзаад хөгжилтэй юм аа тий. Тэгэлгүй яах вэ анд минь. Чи одоо өөрийгөө харал та. Ий хөөрхий сургуулийн номын сангийн буг гэсэн хоч зүүж байгаа мэдэж гин үү? Аа? Тэр харал та. Ийм сонирхолтой номнуудыг уншаач. Жага та хоёрч элдвийн ном уншиж байгаад баларна да. Харин манай ганаг харал та. Зөв номтой нөхөрснөх улсын олимпиадад төрүүлээд хүссэн сургуульд орчлоо шүү дээ. Гана. Найз нь чамаараа бахархаж байгаа шүү. Зүгээр дээ. Баяр хүргэе. Баярлаа. Тэгтэл чи өөрийгөө харлаа. За зүшгэлэг шихам явсаар. Хөөе. Найзын их сургуульд орно гэж юу байх вэ? За тэгээд нэг явж ордгийн гэж бодоход сурч чадахгүй хөөгдөөд муу аав ээж хоёрынхаа чихнээс дон хонхоёо салахгүй. Ой. Чи сургуулаа төгслөө хичээлээ сайн хийхгүй бол би нэг хачин өмнө дагаж явж байгаа чи дансаах үедээ чи. Харин тийм. Одоо нэг л асуудал гарах юм бол захирал чамайг шууд л хөөх байх шүү. Ер нь чи нөхөр минь сайн бодоорой. Харин тийм ээ. Найз нь одоо ингээл гэрт очоод хичээл хийх гээл бэлддэг аахгүй. Би айгу сэтгэлтэй шүү дээ. Тэгэл ороод ингээл хичээл хийхдээ ээж аав ингээл энэ юм хий тэг гэ үнэн ядаргаатай. Орчин байхгүй надад. Зүгээр дээ, зүгээр. Хүний ээж аав гэдэг чинь үр хүүхдийнхээ төлөө байдаг. Тийм биз дээ. Тийш дээ. Ер нь ээж автагаасаа ярилцах хэрэгтэй байдаг шүү дээ. Йоо, номлогчд нь одоо болоо юм шүү. Миний тухай ярихад тохиолдож төхөө. Гуя гана. Бол хавга. Бараад байна. Сайн болроо. Сайн одоо л гисэн үү? Өө гайгүй сая ирчээл гэж шүү дээ. Хойлоо явж кино үзэх үү? Одоо нэг хүрэх хэвээр тэр ихний дараа л. Хин ирэх юм. Ирэхээр нь хараа. Ямар хүн ирэх юм? Одоо ирж гин гэсэн. Сони юм аа. Заяа цаг. Туулаа чи. Жага чи ч гэсэн хүн юм да. Бид хоёрыг тэнэг гэж тоо юу? Бид хоёр зүгээр чаар шалгаж утсан маа. За заяа тулаа. За заяа. Гүй туулаа. Чи өстө баларч юм. Даанчныг өдөр шөнөгөө мессеж чижээл уулзъя гэсэн чинь дортоо нарахгүй зөвшөөрөл гэсэн ингэх гээл гэсэн юм байл та. Чи тэгээ туул руу залгасан юм уу? Ямар нөрөөр залгах юм бэ? За хаяаш дээ. Тэрэндээ бодол болоодох юу исэн юм? Манай ер нь их буруу юм байсан юм шүү. Болдогсон бол буцаад
очоо нийлж мөрлөө. Даанч өдөө өнгөрөө үлээ. Чи арай туул сайн болчихсон юм шүү за. Хөөе Чи мэдэн штэ. Юу ч боддгоо байсан чи одоо туулыг отохоор л өөрөө ирэхгүй сэтгэл санаа болоод байгаа юм. Юу. Мөш нөгөө чи аач. Одоо хүрээд ирнэ гэсэн сайн байж. Одоо хүрээд ирнэ гэсэн яах юм бэ? Байж. Тэр ирж. Хөөе. Урдлаач өө. Үгээс наашаа. Гүдэ. Гү. Энэ явж байгааг нь хардаа. Хордол өгсөн гүйлдэ. Урдлаач өө. Юу вэ? Юу вэ? За яасан? Гардуулчихсан уу? Чи яаж мэдсэн? Наа царай зүсэж чи хараад мэдчихэж чад. Анхнаасаа л бүх юм тодорхой байсан шүү дээ. Яаж ч бодсон. Хоёр найз охин зэрэг нэг залуутай үерхэх үү? Чи тэгээ мэдчихсэн бол хэлчихгүй байсан. Тийм шүү дээ. Найз гэдэг шүү дээ. Чи ямар хэлээ ойлгодог шүү дээ. Би мундаг залуу, би сайхан залуу гэж чи өнгөрч гардаг шүү дээ. Өө за тэр манай эрдэмтэг гүүш өөрийнхөө бээр заларч байгаа юм биш үү тэр. Гүүш гэж юу гэсэн үг вэ? Манай ганаа шиг гавал толгойд нүдээ чинь гүүш хийж нэрлэлтэй шүү. Чи яарэ энийг мэдгүй юм шүү дээ. Харин тийм. Чиггүй тэгээд ингэж ярь тэнэ. Сайн байцгаана уу найзтай. Ой. Өө юу вэ гэж. Юу анх шүү. Даалгавар хийсэн үү танд? Юу. Ой ирээл ном аа. Ном судраа болиошээ хөшөө. Хөш. Өдөр нэг тийш гарах уу? Белаш болох уу? Тэгээл та. Ваа, билет ч уутартай шүү дээ. Бэ, би банкор ажилдаа явж байна. Ээж хурдан явчихад байна гэсэн. Тэгтээ шүү дээ. Харин тийм. Аач. Хүй. За. Сэтгэл яасан? Мен явлаа. Ээж хурдан яв гэсэн. Йоо би нэг үг хэлээд хэлдэ зогсчихлоо л дээ. Ой, манайх ингэ. Өдрөөс хаа сэтгэл хэрэгтлээ шоудах уу? Ха? Баарн дор цагаан бүжиглээ л да. Найз нь чадахгүй хөө. Заяатай болсон орой. Тэгтээ орой заяатай уулзч болно шүү дээ. Найз нь уулж байж завчмааргүй шүү дээ. Манайхаа ойлгох нүцтэй наа. Йоо чи болоо шүү дээ. Нэг найз чи ингэ сэтгэлийн дарамтанд орчоод байна. Сэтгэлийн жоохон сэргээе л да. За сэтгүүл Манай сэтгэл мөнгө байгаа ч аа. Ээж нэг гол мөнгө өгсөн байгаа шүү дээ. Гурав л Тэгвэл ганцхан би уучаад юм чи явах уу? тийм шүү дээ. За. Яваа. За тийм маглаа та. Чи байж л та. Явж ном уншил та гэж аа. За манайха юу захиалах вэ? Юуны чинь юу захиалах вэ гэж. Ганц пэ уугаад гарна гэж тохирсон биз дээ. Харин тийм. Өө болооч тий чи одоо. Юусоо ганцхан очих шүү. За болоо. Арх бахтай. Ээж аав мэдэх юм бол бөө юм болов. Юусоо ганц юм авлаа. За өөрснөө. Би лав наатнаас уухгүй шүү. Үгүй чи одоо яага маяглаад байгаа юм. Ой бид нар ч одоо жоохон хүүхдүүд үү те. Чи битгий маяглаарай заа. За Ганаа одоо их сургуульд орлоо шүү дээ. Урилгаас. Энэ мөн найздаа ч гэсэн сэтгэлийн дэм үг ил. Чи яасан? Тийм үү. Загаас цагаас уухгүй гээ та. Наа хамаг наастаа унхаагаад балаан болсон. Тэгтээ арх. Зөөгчөө. Яасан би? Манай хоёр яриатай байлаа. Ха? За галзуулаа. Ганцаа гацсан байгаа шүү дээ. Юу яриад юм? Арх тийм шүү дээ. За босчоо. За. Канада Батифод амттай олдсон юм билээ. Баярлаа. Найзуудаа хамгийн гол нь улсын шалгалт шүү дээ. Тэрийг амжилттай өгнө шийдвүлээ. Йоо одоо чи болооч тий. Аа сайхан наргил та бүгдээ аа. Юу ном судар вэ аа? За. Ингээд гэрэлт ирээд юм хэн хэлээ. За, урагшаа. Уршаа.
Зогсохгүй давалгаад шүү. За явлаа. Ой чи яасан бэ? Уу яг сайн сулгааны явах гэж чинь. Газ татчаа. За газ татчих. Ирэх юм бол наасаа болчихсон. За газ уучраа. би одоо чамд халуун сүүс хэлж чадахгүй хайш. Тэр баард чи өө халуун сүү вээдгүй шүү дээ. Нэг хүн чи эхний 3 хоног заавал татдаг байхгүй. Тийм биш дээ. Тийштэй яасан бэ гэж уултаа яа уултаа. За оч. За. Ваа. Ана хөөе. Яасан бэ? Зүгээр чи бити хүн онгоо тэгээд л зүгээр найс суултаа. Хөөе. Найз нь чам өнөдөр зөө. Тэр номнуудыг уншуулнаа. Найз таараа соргох юм байна. За. Одоо утгагүй очлаа. За. Бослооч яваа яа суул. Шаш. Загаас чичээрээ. Яач вэ? Ээж л та. Бас бодлого байна. Дуусахгүй л та. Солиороо юу? Гэрийг яг юм чамрын. Сэтгэл та. Тийштэй. Шөнөөхөө. Өнөөдөр жоохон сууйл та төхөө. Ана ой. Өнөөдөр жоохон сууй. Заас. Ээж юм өгшөө. Түр хэрэгэлч. Харин цаавар маргааш цаавар оож өгшөө. Виштэй. Окей. Цогооч. Цагаач. Хөөе. Маргааш бүх юм ок. За. Манайхаа ер нь болсон дээр юм шүү. Чи одоо Болит хүү. Ой. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө. Тийш. Савга маань хоёр гараад нөгөө төлөө чи аваад ирээ. Йоо. Цог явах уу? За юу байна гэхдээ да.
Чи Филиппинд тоглодог лөө. Та нар ч угаас хөөхөв байна л да. Амар хөөрхөн байгаа сте. Өгтөө. Дам бэднэр болохоо жоох хойтхтай байна. Манай ширийн цууд хамтдаа дөргийтгэв. Тэгээд л. Энд чинь сондог найз байна уу? Хоёр юу вэ? Тэгээд л. За, тийя. За, одоо шүү. Яваа. За. За сайхан танилцъя. Намайг бол жагаа гэдэг. Энэ залуу тавга Бацөрг Гана. Та нар ингэж хаасан. Эдгээр 10 жилийн Хойч. Би танилцуулж. Бид нар 10 жилийн найз тоххой юу? Одоо харин их сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд. Харин та гоо хаан бүртээ. Бид нар гэсэн нэгдүгээр курсын оюутан. Оо. Тэгвэл бид нар чи одоо үе цэнгийн хүн ажилтгүй юм шүү. Биш нэрээ. Юу ч хэлэх юм. Арай жуус уу хэлэх юм шивстэй аа. За, сүүл цагаан юм аа. Тэгт тэр ой. Төгч нэг айгууч. За өгтөө. Сайхан аригнаа өнөөдөр. Болно үстэй. Тасаа. За, манайха нэг татчих. За. Оо найз маань өгсөн. Бач ястэ. Утаарай. За, калтераа өгшөө. Бана болоо. Оо, энэ яа гараа. За, араас нь чангатай хүн байдаг үү? Нэгөө дээд нь залгаж байгаа юм болоо аа. Магадгүй. Эцэгтэй юм бэ гэдэг. Өөрөө санаа зовлохгүй шүү дээ. Ингээд өөрөө эзэнгүү залуучууд байх чинь. Сонгоод авах та тий? Тийш дээ. За нэг толгоч. Танилцны дэдөө. Танилцны төлөө. Өгшөө. За. За найз надад юу? За яах. Мань чам гаргав. Яах вэ? За сайхан танилцлаа. Баяртай. За бабаш яваа өгшөө. Бодгоомжтой яваарай. За бака. За, бай. Хүний бие нэг цагт 50 г арх шингээдэг шүү дээ. Энийг хартаа манай. За. Эдгээр тэгсэн чинь 50 граммаас илүү хууртай байдаг. Үгүй манай энэ нөгөө ангаах сурдаг байхгүй. Тэгээ нөгөө мэрэгчлийн дагуу юм хэлсэн. Та нар юу номоо унших та. Үш. Би яаштай тий. Би 100 г гэж бодъё. Би одоо тэгээд чамааг уухгүй тий. Манай ганаа зарих байсан болоод хоолоогоор ус шиг гулгаад орно. Тийм сайхан сэтгэлтэй өгөхгүй манай. Чимээг байж. Би тэгвэл 2-2 охиндоо тэнцэх юм шүү дээ. Яагаад? Яа тэгвэл 100 г арх чинь 2 хүрэн шиг пив юм уу? 2 хондол вино. Тэнцдэг байхгүй. За бидний сууч хой. Малага. Би та нарт нэг сайхан сонирхолтой ангаа ярьчихв. Сайн нэг усыг хурлаар заяа. Ариг согтур фунданы талаар хууль багт хэлдэг. Тэгсэн чинь хамгийн их уудаг хүнийг тодруулахын тулд юм байна. Нэг гişүнэ дуудаа. Төө нөхөр минь чи хэр их арх уугаа согтдог вэ гэсэн чинь. Би юус арх уудаг уу? Тэгвэл чи нэгийг уугаад согтох нэ. Тэр чи нэрийн хороо. Тэг одоо хоёрыг уугаад согтох уу чи гэсэн чинь. Тэр чи хоолыг даруулах шүү дээ. Тэгвэл чи гурыг уугаад нам согтох нэ гэсэн чинь. За болтой бити ой гутмаа. Арай мэдчихв яасаа. Өгшөө. Маш өсөж байгаа. Ярих байна. Та одоо юу яриад байна? Бидний арай ширээгээ ширээд амжаад тамиг хөгжөн гэж бодсон юм шиг зүгээр. Өөш. Үлэг хөрөлгөө. Ширээндээ ош заяа. Үлгэд өгөх бааранд орох хөргөлцсөн байдаг шүү дээ. Ой. Чи одоо ширээд үгүй яа заа. Тэр устдаа ширээд үгүй яа заа. Ой. Уучлаарай. Манай жоохон сохтуу юм аа. Зүгээр. За. Найзуудаа.
Найз 0 боллоо. Яах юм бэ? Яах юм бэ? Ана. Саяны ирдэг динозаврын найз нь нүдэн дээр очиж манайд зөгтөг шүү дээ. Юу гэнэ? Мэн ч очоод үзүүлэх гэж. Чи юу нэ? Хайлт. Динозаврын найз наа. Нүдэн дээр очиж манайд зөгтөг шүү дээ. Ажид чамаа тэгэж таа. Наа. Яа хүн гэж байгаа юм бэ? Оо, бацаа яа хүн зүгөөсөн гэхгүй. Маш гаш. Оо, чацхан арилаг юм уу? Бацаа. Яа! жилийн төгсгөө ангийн сурагч нар гэж байгаа. Тэгээ бас олон нийтийн газар архитын согтууч танхаараад хүн амьтны зүгээрс болохгүй зодоонуудад гэж байгаа хоёр. Тэр нэг чи яасан? Имлэг твт чинь одоо. Маа нэг унш. Чантал дууш шүү. Ха. Нүдэд таглалцсан юм нөхөр нь чи л уншаад. За юу гэж хурдл. Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл эрүүл мэндийг өндөр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага зэрэгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр төгрөгөөр торгох эсвэл 1-ээс 3 сар хүртэл хугацаагаар байвшлах ял шийдэх юм. Ойлгосноо? Ма.
На хоол өдөр. Танаас сургуулиас чинь хүмүүс ирж байгаа. Эцэг их чинь бас дуудсан байна. Тэгээд хоёрыг гаргаж авах үз. Ойлгосноо? Аларсан юм. Харин тийм ээ. Одоо яах вэ? Хөөе. Бацуур гайцсан. За чи тэргээр өв. За тийш. За яс гайгүй юу? Юу гайгүй юу? Би сургуулиас хөөгдсөн. Энэ юу гэдэг юм бэ? Захирлын тушаал 10 байн гижээл хаваа ёс зүйн болон сургуулийн дотоод юмыг удаа дараалан зөрчиж анги хамт олон болон сургуулийн хэсэг бүлэг нөхөдтэй архитын согтуур танхаарсан тул сургуулиас хас. Сургуулийн захирал За тодорхой штий. Би та нарт хэлээ өстэй. Харин тийм ээ, арай хөвчүүлчихье. Лавгаагүй сургуулаас нь хөөгөөд ганаг их сургуулгүй болгох шахлаа шин. Цаварцсан. одоо тэгээ яа гэж бодож байна? Хайчих гэдэг юм. Маа. Ганадаар очил тоо. Та цаадах чи эмзэг дээр байгаа шүү дээ. За нөө. За ороо. Ганагийн найзууд уу? Та нар чи нөгөө хэрэг тарсан нөхдүүд мөн үү? Харж ийн үү энэ найзыгаа? Архинаас олж хараагүй болох төгтөө шүү дээ. Одоо гайгүй. Удахгүй эмнэлгээс гарч болно. Яас би чинь гайгүй. Гайгүй. Хэмжгааг болчих гэсэн. Гэтэ одоо санаа зовлтгүй. Нэр багш нар уулж явсан. Ман чи хөөгдцөө. Багш нар хоорлоод намайг хөөцсөн. Чагаа чи яасан? Би гайгүй. Санаалгатай үлдсэн. Дахиад нэг юм болох юм бол тэгэл тэр чигтэн тэгэл хөөгөл явуулна л гэж хэлээ. Чамаар ч гэсэн яа л гэсэн цаа сургууль мургуултанд ярьж байгаа. Арай гайгүй санаалгатай үлдсэн шүү бас. Тэр ч найз нэндээс гармаар л. Хортон гарах юмсан. Миний найз гарах гээд яарад явах вэ гана. Би л сайн хэмжлээ. Юу гэж. Та нар энэ хугацаанд энд ямар аавар байсан гэж. Хүмүүс арх угаад хөл гараа гэмтэж. Тэрнээс бол өдөржин шүнжгүй хашгицаад. Эс нэндээс хурдан гарваар байна. Сэтгэлээ амраамар шүү. Нүд халтармаар дүр зураг зөндөө үзээ. Хүмүүс ч энэ гашуун уснаас болж амьдралаараа чих хохирж байна да. В 2008 онд Монгол улсад 41 сая литр савтууруулах ундаа үйлдвэрлэгджээ. Насан турш хүний тоо хаваахад нэг хүн жилд 37 литр савтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн.
Сая та охин Анагийн хэлсэгийг анзаарсан бол хүний бие цагт 50-аас дээш грамм архийг хүлээн авах чадваргүй. Гэхдээ 50 грамм арх бол 1 шил пив. Эсвэл 2 хундаг винотой тэнцээ. Цагийг сайхан өнгөрөөхийн тулд заавал согтууруулахынд харилцах шаардлагатай. Энэ талаар бодож үзэх хэрэгтэй гэж би бодож байна. Гэхдээ бити уу гэж хэлж байгаа юм биш. Харин хариуцлагатай хандах нь хамгийн чухал. Яагаад гэвэл Монгол улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 5/1 нь архинаас олж үлдэгдсэн байна. Нийт хүн амын 22% нь арх хэтрүүлэн эргэлдэг. Энэхүү киног үзээд та охинд нэгийг бодогдуулсан байх гэж найдаж байна. Харин эцэст нь хандаж хэлэхэд өөрийнхөө төлөө болон өрөөл бусдын төлөө хариуцлагатай ууцгаая. Найзтайгаа нэг шил арх уугаад ямар ч нэг шалтгаангүй зүгээр арх уусныхаа үлнээс л зүгээр зодсон. Тэр хан тавчтай шөнө 2 цагт байгаад зодолоод ерөөсөө хоогддог гэж. Арх уухаар ерөөсөө бинийгаа ерөөсөө таньж мэдхгүй толгой иргсэн байдалтай тиймэрхүү байдалтай. Манай улс улам залуучж байна. Залуужих хэрээр бас олон асуудал нэмэгдэнэ. Өсвөр үеийн хүүхдүүд арх согтууруулах хундаа ихээр хэрэглэх боллоо. Яагаад? Тэд олон шалтгааны улмаас арх уудаг. Найз нөхдийн төрсөн өдөр, баярын ёслол, эсвэл зүгээр сонирхож арх пив ууна. 2009 онд манай улсад нэг хүнд ногдох архины хэмжээ 40 литр байлаа гэсэн судалгааны дүн гарчээ. Насанд хүрэгчид арх хэрэглээ зогсохгүй. Өсвөр үеийн хинч архинд орж гэмт хэрэгт холбогдож алдаж энцээр байх боллоо. Бидний уулзаж ярилцсан хүүхдүүд бүгд арх согтууруулах хундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогджээ. Тэднийг сонсъё. Бильярд теннисээ тоглохгүй бол бөөнөр манайд нэг байн кай нэг тоглолдог байхгүй нийлж. Тэгэл зүгээр санаандгүй нийлээс мөнгө өгнө гэл тэгэл байн юу тоглолоо гэж хэл тэгэл замаасаа цахал тэгэл дийлгүүр л ороод ирэх юмсан. Энийг дийлчий да барчиндаа гэсэн нэг тиймэрхүү ойлголт төрсэн байдаг. Арих уухаар. Цагдаагийн хилцээс энэ архитан согтууруулах умдаагаар үйлчлдэг одоо тухайлбал бааруудаар ингээд шалгалт хийгээ явж хад бол өсвөр насны хүүхдүүд бол баараар маш их үйлчлүүлж идэг. Тэгээд тэд нар бол бас архитаар суучсан. Одоо тэнд шалгалтаар хэн орж ирж байгааг ч ухаарах тийм одоо анзаарахгүй ингээд байж идэг нь маш их харамсалтай байдаг. Анх ингээд найзуудтайгаа бид нар манай нэг найзын төрсөн өдөр болоо. Тэгээ бид нэг хан чилэм авч хувааж өгөө. Тэгээд өөнөрөө сакс тоглоод байжсэн чинь нэг танихгүй нэг хөөхдөд ирээд цуг сакс тоглож ирсэн. Тэгээд сакс тоглож байхдаа тэд нэг жоохон бохор тоглосноос л хоорондоо маргалтаад тэгээд нэгнийхээ зодтолтоод тэгээд манай найз ч гэсэн хооронд нь орж зодтолтоо тэгээд бид нэг зодтолтож ирсэн. Арх уухаар ерөөсөө бинийгаа ерөөсөө таньж мэдхгүй толгой иргсэн байдалтай тиймэрхүү байдалтай. Тэгээд нэг л бараад зодчмаар санагдах ч юм уу. Нэг танихгүй мэдхгүй хүнийг харж байгаа нэг зэвүүн хараач байгаа юм шүү. Тиймэрхүү нэг мэдрэмж төрдөг. Арх уухаар. Тэр нэгээ зөхиод авчих ч юм уу. Энийг дийлчий да барчиндаа гэсэн нэг тиймэрхүү ойлголт төрсэн байдаг. Арх уухаар. Насан туршаагүй хүмүүс, ер нь том хүмүүс ч байлаа гэсэн. Ер нь архитан согтуурсан үедээ одоо бие авч явах тийм чадваргүй болж тэнд мөн одоо бас тийм ихэрхэх, дээрлэх одоо тийм өнгөрөө сагсуу байдал гарах байдал сагсуу байдал их гаргадаг л да. Үүний жишээгээр одоо тэр бусдаа одоо дээрлэж байгаа байдал, бусдыгаа одоо танхаарч бусдаас илүү байдал гаргаж ингэ сагсуурах явцдаа бол бусдыгаа гэмтээж зодож зохих байдлаар одоо бас иргэдийн эрхчлөөний эсрэг гэмтрэг үлдэж байгаа нь одоо харагдж байгааг. Тэгээд зодоо игээд тэр хүүхдэд нүднийхэн хурхайг нь гэмтээжсэн. Тэгээд хамранданд нь жоохон гэмтэл учруулж ирсэн. Тэгээд магадгүй тэр үед арх уугаагүйсэн бол найзуудыгаа
татаад болиулаад гарах чадалж байх гэсэн. Зодолоод гэрээс хөвгдөд гарсан цахгүй. Гэрийн тавчтай шөнө 2 цагт. Тэгээд ахыг руу очиад тавсан. Тэгээд тэрнээс шгэртэ очоос байгаад идэх. Заав нь айх уугаа таксинд байдаг. Тэгээд айгаа гэрлэгээ хахаас байгаад зүрхдэг. Ахаа дургу өрөөд. Тэгчээлээ тараад гэрлэгээ авах гээд манай нөгөө талаа ингээм банд залгаад хаанагаа ингээд тэгсэн аахгүй. Тэгэхээр би гэрлэгээ харж байна уу гэсэн чинь аа дүүл гэрээ чинь тэнд тэр авд очиод уулзъя гэдэг тэгсэн аахгүй. Тэгэхээр ганцаараа амсан би ганцаараа байна гэх мэт. Тэгээ очиод дуулсан чинь хоёр найзтайгаа ирээд ирчээд нөө хоёр найзах нэгнийхэн гэрлөө натсан аахгүй. Тэгээ очиод намайг хөргөж өгсөн аахгүй. Нөө арай болцсон бүр 10 болцсон. Тэгээ нөө автосын мөнгөгүй тэгээд тэтрээс авсан бай хаана одоо нэмээсээ алуулна чигээд нэмээсээ алуулдаг гэдэг. Тэгээ явуулахгүйсэн аахгүй. Хаал хийж өгөхгүйтэй арх марх пямаа дэлгүүрээс аваад ирсэн. Тэгээд би уухгүй одоо гэрлээ амс уугсаа уугаад бүр согтоод өглөө босоод ингээд басан чинь миний ховсон бүгдээ тайлбартай. Тэр манай тэр нөгөө талын ангийн бэнди найз нь надтай унтсан байсан аахгүй. Тэгээд унтсан ш гурлаач унтсан нэг л ганцаараа унтсан тэрийг мэдэхгүй ш. Өчтсөн би юу ч мэдээгүй. Тэгээд цагдаа магдаад мэдэгдэнэ гээл асан чинь айж магаал. Гэхдээ битээ цагдаа тэл хохирол байр бид нар төлөө юу хэрэгтэй байгаамаа гэв. Өдрөөс өдөрт өргөжих нийслэл хотод хүүхэд залуус чөлөө цагаан арх дарсгүй өнгөрөх газар ховорхон байгаа нь харамсалтай. Хичээл сургуулиа тараад хүүхдүүд ихэнхэд нь хийх зүйл олдохгүй PC юм уу эсвэл бильярд тоглож чөлөө цагаан нөхцөн. Тэд биенийгээ уруу татаж арх согтууруулах хундаа хэрэглэж гэмт хэрэгт холбогдох үүнээс болж амьдралдаа алдах тохиолдол олон байна. Найзтайгаа нэг шил арх уугаад тэгээд нэг жоох хүүхдтэйгээр нь зодсон юм аа. Ямар ч нэг шалтгаангүй зүгээр арх уусныхаа уулнаас л зүгээр зодсон. Гэхдээ одоо нэг жоохон зөрөгтэй болчихдаг юм л юмнаас нэг яхаа л хэлцээд шүү дээ. Тэгээ өчтөр тэгээ ирүүлж тонцсон. Хүүхдийн бид тэр юу байсан? Нүд нь адаад нэг шүтэн ухарцсан гэсэн. Гэхдээ тийм арх зэрхний мөнгө олон зоолно гэж бодооч гүйсэн. Нөгөө бильярд теннисээ тоглохгүй л бөөнөр нь манайд нэг банк хай нэг тоглолт өгөхгүй нийлж. Тэгэл зүгээр санаандгүй нийлээс мөнгө өгнө үгүй л тэгэл байн юу тоглолтоо гэж хэл тэгэл замаасаа цахал тэгэл дэлгүүр л ороод ирэх юмсан. Бидний үеийн банд болгонд л үгжил таа шүү дээ. Туртаан л арх авч байгаа юм чинь үйлчлүүлж байгаа юм чинь. Өндөр бицээд нас дөрөвөнд арх өгөхгүй л ийцэн л ээжлээд шүү дээ. Шал хотлоо шүү дээ. Зарим нь сонирхлоор уух, зарим тэгэл нэг хин нэгэнд гомдч унтсан үед л уудаг л. Тэр бол зүгээр ямар ч тийм шалтгаан малтгаан байхгүй л ууц зүгээр. 2009 оны 7 дугаар сард бид нар зургуулаа. Нэг найзгаа төрсөн өдрийг хороолд кафед нэг тэмдэглэсэн. Тэгээ кафед тэмдэглээд ирж 4 цаг үед тэмдэглэж байжгаад тэгээ манай нэг найз тэгшээ нэг жавхаар гарсан. Тэгээ нэг жавхаар гарчаад бодлого таамаачаад орж ирээд хэдэн хүүхдэд зодолчлаа гэдэг бүгд орж ирсэн. Тэрний зүс таних хүүхдтэй л тэр нэг жавхаж гарсан хүүхд. Зүр юм арай л зогсож явахт нь хажуунаас нь л нөгөө нэг бос хүүхдүүд нь очир зүггүй дарайл зодцсон юм лээ. Тэгээ бид нэр тэр зодуулчлаа гэнгүүт нь тэр кафенаас гараад очсон бид нэр л гарахад яг үүдэн дээр бидний кафены үүдэн дээр байсан. Тэгээ үүдэн дээр гараад очиход нэг зүс таних нэг банд байсан маань сургуулийн. Тэгээд тэрнээс юу болсон учрыг тэгэл асуух гал маань нэг найз жоохон төгсөн. Тэгсэн жил учир зүггүй бид нар руу дайрал тэр төгсөн маань найз руу чолоо шидэд минутын сохолчихсон. Тэр гадаа байсан маань тэр толгойн 10-аад байна гэсэн. Тэгэл тэр чолоонд оногдсон найзгаа бид нар татж холдуулах гад бид тэр найз руугаа ирсэн чил бид нар руу бас дайрал маа зарим нэг хүүхдүүдийг бас зөрж удаал намайг болохоор толгоор шолгоор зөхиод
гэмтээс. Тэгээд тэр хүүхдүүд ер нь тийм согттой байсан. Ер нь бид нар л амар орилол нэг л тийм дайралсан. Эдгээр хүүхдүүд нэг удаа алдсан ч ахаад алдаагаа давтахгүй гэсэн хүсэл зориг байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Арх гэдэг эдээний дээж хидэж үр дагавар нь хар мөртэй байдаг гэдгийг сануулхад илүүдэхгүй юм. Тэр тусмаа үр хүүхдээс минь бүрч хол байгаас өсөр үеийнхэн тэр хар мөрөөр бүү яваасаа. Амьдралын үнэн өнөөдөр ийм байна. Огтыг ажиглан дугаарлан суун хийдэг ажил нь юу гэлээ өдөр шөнөгүй шоудна өдөр болгон нарийн цэнгэн бар пабнд үзэгдэн ингэж тэгж энэ тэрүүгээр өдөр хоногийг өөрнө удахгүй гучруула ингээд дотроо чи юу бодно эцэг ихийн буйн тэдэнж сурсан гадаадд алтар англи хэлтэй болоо сэтгэл чинь ханаадал өөртөөгөө таасан үзэлнээсэн хідэн найзтай гаднаас нь хахад компани захирлууд метааштай эцэг их чинь зэл тавин чамд бүхнээ зориулсан хинээс дотохгүй чадвартай болох гэж хичээсэн шоуштын амьдрал огтын нүдэн тасан харагдан шоуштын дахин миний нүдэнд хоосон үзэгдэн шоуштын төрөв жогтын нүдэн дүүрэн мэдрэгдэн шоуштын нас нь өнөөдрөөс цаашаага бүрэлзэн Чэний царай амгалан давгүй охид хараа дагуулж явах нь мянган жаргалан бяцхан жол амьдрахын төлөө хар захтай тэр тэнцэлтэн их чэний арчаагүй байдлын өдөө шимэгнэл хар тамхи болохгүй бүхнийг баярхаж хэрэглэн өөртөө гол нь бусдад гайхуулахын тулд чи эзэмшин жаргал даахгүй зовлон гэж амьдралаас чи тасархан Улаанбаатарын шоучин гэдэг нэрээр бахархан өдөрчин үсэг ээлдэн оройчин огтыг ээлдэн шоуд харгаарда хин нэгнээс чи мөнгө зээлдэн угулсан бүү зайдаас өмсөн чи Levi's гэвчэний байгаа байдал чинь хутлаа мэдэн China оройчин тэнд дангуучтан явах хайн транс үрээр тэндээс гарan нүмнэг дэлгүүрээс аван траст хийдэг ажил нь юу вүлээ баян айлын хөөхөд үнэх хэрэгтэй эцэг хэрэгээр шүүхэд Улаанбаатарын шоучин нэгнийг харж дөнгөг марцсан хоёр нүртэй сар мөгчин шоучин омгийнхан мөнгөрсөн ертөнцийнхэн ганц хоёр ориулан нүдсэн ангуучин жигтэл тийхэн өөрсдөө ямар ч орлогогүй байж өргүү зарлаг гаргана өнөөдөр та тансаглуу гэвч маргаашуулахгүй бүх зүйлээ хайр харамгүй гэр бүл чинь чам зориулсан харин чи тэдний ачиг хариулан хар тамхинд орсон чиний ээж нөрөө хасан бич хүлэн чамаа гэртээ чи тэгэхэд баранд осон хитэ шорхон жүжиглэн хин чамд ингэж зургуу хамранда бас түрхийг юу дутлаа гэж та бүхэн сонгов шоучин амьдралыг орон гэр бүмэд найзуудаараа хийсэн тойрон одоод байвал дүү зогсон дэр хідэн өдрөөр чойрон залуунаас дахиж улолдон цаг тутам чамаас холдон хөгшин эцгээсээ өдөрт хүртэл дэжлгүй хоолоо гордон Yeah.
Ижлээ цайраа амгалан Таршил зүүсэн ганган залуу орж ирсэн огтыг ажиглан дугаарлан суун хийдэг ажил нь юу билээ өдөр шөнөгүй шоудна өдөр